Эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм хөрөнгө оруулагчдаа, хүндэт зочид төлөөлөгчдөө, оюутлогоо төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, өмнгийн говийн оргуу хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлдсэн эрхэм уурхайчд, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ гүний уурхай эхний олборлолт эхлэж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэж баяр хүргье. Одоогоос 1 жилийн өмнө 2022 оны 1-р сарын 25-ны өдөр оюутлогын хэлцээрийн хүрээнд Монголын талын 34% ноогдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцсан гатсан оюутлогоо төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаанаас гарч ажил эхлэж эхний тэсэлгээ хийж байсныг та бүхэн санаж байгаа. Өнөөдөр хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улирал багтааж ашиглалтанд оруулж чадна гэсэн амлалтандаа хүрч чадлаа. Энэ бол цаашдын хамтын ажиллагаанд бас бидний хамтын итгэлцэлд мөн хоёр талын хариуцлагатай байдлын цаашдын суур зарчим болж чадна гэдэгт бол бат итгэлтэй байна. Эрхэм хатагтай ноёдоо, Монгол улсын ерөнхий сайдын хувьд оюутлогоо төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цонгоос Монгол улс өнөөдөр олон улсад дөрвт ирэмлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийхүү зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн бажимал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрен үе, мөн олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө их дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж байгаа Монгол улсын бодит хувь нэмэр юмаа гэдгийг бас үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Оюутлогоо төсөл бол Монгол улс ардчилсан тогтолцоонд шийдснээс хойш хийгдэж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол улс 3 дахь хөрш оронтой анх удаа бие дан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэхэд туйлын чухал үүрэгтэй, туйлын чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм а. 2022 онд оюутлогоо компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнд цар тахлаас үүдэлтэй эдийн засаг хасах 4.7% хүртэл агшсан байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэснийг бас цохон тэмдэглэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг зөргислүүлэн хөгжүүлж бүтээн байгуулж чаддгийг томоохон илэрхийлэл бол оюутлогын төсөл юм а. Оюутлогоо төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэ. Энэхүү төслийн олон жилийн үргэлжилсэн ээдрээд хэлэлцээр баялагтай эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашигыг хамгаалж Монгол улсын их хурлын 92 болон 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол улсын засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх, улсын их хурлын дарга Гомбожийн Зандан Чатар болон Монгол улсын их хурлын төр хороо, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдтэй оюутлогоо төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатаж урьдчилан хөгжүүлэхийн төлөө гал атгсан төр нийгмийн зүтгэлтнүүд, энэхүү гэрээг зас сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончд, олон нийт эрхэм хөрөнгө оруулагч та бүхэндээ засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд та бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. 10 гаруй жилийн та бидний хамтын бүтээл. Оюутлогын гүний уурхайн алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг юм а. Оюутлогын гүний уурхайн шин сэргэлтийн бодлогын бомбын сэргэлт болон ажил дуржилтын сэргэлтийн төслүүдтэй цогцоор уялдаж
уул уурхай дагсан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд засгийн газар иргэдийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн бажимд үйлдвэрлэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган $10 хүргэх монголчууд та бидний олон жилийн мөрөөдлийг бодиттой ажил болгож цаг хугацааг найшлуулж чадна гэдэгт миний бие итгэл төгс байна. Оюутлогоо төслийн хэлэлцээрт Монгол улсын эрх ашигыг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлсэн Rio Tinto Group-ийн гүйцэтгэх захирал Яаков Ставс хоолон танд болон таны удирдлагын багт нийт монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг нь хүлээн авна уу. Оюутлогын хэлэлцээр Монгол улс хөрөнгө оруулагчтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна. Оюутлогоо төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай зэст баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол улсад үйлдвэрлэх санамж жижигт мөн гарын үсэг зурх болно. Энэ бол бүтээгдэхүүний түүхийгээр нь экспортлох биш, нэмэн өртөх шингээж, аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэлцэг болж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол улс хөрөнгө оруулагчтайгаа Монголын заа бол андгаа юм хэмээх эцэг өвгдөөс уламжлагдсан ирсэн язгуур үнэтлүүдэд тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэж ажиллаж чадна гэдгээ Монгол улсын засгийн газраа төлөөлж нийт хөрөнгө оруулагчдынхаа өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлэхэд таатай байна. Монгол улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-аас 2025 оныг Монгол зочлох жил болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшин дэмжин ажиллаж, эхнээсээ бодит үр дүнгууд гарч томоохон төслүүд эрчимжиж эхлэж байна. Монголчууд бид амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг. Төрийн бүтээхийн бэлэгдэл туулаа жил оюутлогоо төслийн гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж 2023 оны 1-р улирлын эдийн засгийн өсөлт 10.6% өсөлтөд гарч байгаад бэлэгшээж байна. Үзэсгэлэнт болгох чимээх туулаа жилдээ Монгол улсаа дэлхийд дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн аж ахуй нэгж бүхэн хичээн ажиллацгаая. Эрхэм хөрөнгө оруулагчид та бүхэнтэй Welcome to Mongolia урандор зохион байгуулагдах Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол улсад дахин уулзахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс хүчрхэгчин бэхтэж мандан бадрах болтугай. Баярлалаа. Монгол улсын ерөнхий сайд Усан намтрын оюун эрдэнэт тус баяр хүргэе.